За сайн байцгаана уу. За сүүлийн үед намууд бол одоо ингээд нэр дэвшигчтэй бол зарлаад эхэллээ. За би уг нь бол говийн бүсийг сонирхсон. Тэнд 45 хоног амьдарсан. Учир нь бол нүүрсний хулгайн 40 их найдын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар бол намынхаа журмын нөхдүүдтэй бол санал солилцож байлаа. Харамсалтай нь намайг 45 хоног яваад ирэх хооронд хүний өөрийнхөө нээсэн нүүрсний хулгайч нар маань үгсэн тохиролцож миний тэр боломжийг бол хаасаа. За гисэн хэдий ч намаас бол бас одоо намайг Чингэлтэй Сүхбаатар дүүргийн одоо 10 дугаар тойрогт нэр дэвшүүлэхээр босноо зарлаа. За Сүхбаатар Чингэлтэй дүүрэг бол миний одоо өсөд төрсөн яг өөрийн маань нутагт би одоо 3 дугаар хоронд амьдэрсэн хүн. За дээр нь бол юу гэдгийг энэ Сүхбаатар Чингэлтэй дүүрэгт бол ажиллаж одоо явдаг. Тийм учраас бол надад бол энэ дүүрэг бол тийм хол сонсогдохгүй байна. Хотод байгаа бас олон асуудлуудыг ярьж болно. Ковидын асуудал, нугаан автобусны асуудал, түгжирлийн асуудал гэд бодож исэн, санаж исэн зүйлүүд бий. Тэгээ хэрвээ бас нөгөө сонгуулийн сурталчилгаа нь бас яг эхлэх хугацаа, дээрээс нь намуудын шийдвэр эцэлэгдэх хугацаа, сонгуулийн өгсөн одоо цаг хугацаанд нь бол тэгээд асуудлуудаа яриад явах болно. Тэгээд намаас ийм шийдвэр гаргасанд баярлалаа гэж хэлье.